Хөөх. Энэ мөрчлийн ямар аймш нэргүй. Хэдүүлэн нэрийг явж хамтарсан багтгаа очиж шийдвэрлэцгээе. Тийм шүү. Хамтарсан баг дээр нэмээд хэрэг тарсан 3 хүүхдийг ангийн багш нь болон нийгмийн ажилтныг мэддэггүй бол үнэхээр гоцтой асуудал болж. Хохирогч охиныг мөн сэтгэл зүйчтэй уулзах болохгүй нэ. Хүчирхийллийн дөрвөн хэлбэр буюу эдийн засгийн хүчирхийлэл, бие махбодын хүчирхийлэл, сэтгэл зүйн хүчирхийлэл болон бэлгийн хүчирхийлэл дөрвөн төрлийн бараг бүгдээрээ өгүүлдэгдчихсэн байх шүү дээ. Тэгвэл хурдан явж энэ асуудлыг шийдвэрлэцгээе. Тэгээ. Хохирогч охины биеийн байдал болон сэтгэл зүйн овоо дээрджээ. Өнөөх 3 бүрч гэсэн энэ явдлаас урагж дахиж өгөхөд нээрлийг өгсөн. Хүүхдийн эсрэг хүчирхийлэл гэдэг нь санаатай болон санамсаргүйгээр хүүхдийн амь нас, бие махбодын хөгжил болон сэтгэл зүйд нь хор хохирол учруулах, мөн дээрээс нь үйл хайхрах байдал, бэлгийн зөв бус үйлдэл болон сэтгэл санааны дарамтыг хилдэг гэж хүүхд хамгааллын тухай хуулийн 1-р бүлгийн 4-р зүйлд тусгасан байдаг юм лээ. Хүүхдийн эсрэг хүчирхийллийг хүүхдэд өгүүлнэ гэдэг үнэхээр аимшигтай байгаа үстэй. Мөн хүүхдийн үеийнгийн дээрлэл ялуулсан гадуурх нь сургуулийн орчинд өдөр болгон давтагддаг нь үнэхээр аимшигтай. Сүүлийн 3 жилд гэхэд сэтгэл санааны хүчирхийлэл өртсөн хүүхэд 5,000-ыг давж, бие махбодын хүчирхийлэл өртсөн хүүхэд 3,000 гаруйсан байна. Энэ бол маш харамсалтай тоо. Томчууд та бүхэн хайж болохгүй биднээгээ ярилцаж ойлголцож байгаарай. Хүүхдүүд бид дээрлэгч биш дэмжигч байцгаая. Ийм учраас өсвөрийн сэргийлэгч бүлэгмийн гишүүд би Урлаг хичээцгээе. Нийслэлийн хав улт төргийн ерөнхий боловсролын 18-р сургуулийн өсвөрийн сэргийлэгч Соёнбаг мэдшилж байна. Өсвөрийн сэргийлэгч 2023 нийслэлийн авраг шалгуулах тэмцээн